Оройн төрхийн эрхэм мэдээд үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаараа үргэлжлэн хурж байна. За энэ удаагийн тодруулгын зочноор Vitalitas Partners хуулийн фирмийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч Наран Цэцэг оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр дэлхийн нийтэд цар тахал эхэлснээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрлөө шүү дээ. За нэгдсэн үндэсний байгууллагын илтгэл дээр бол одоо цар тахлын хямрал, эрүүл мэндийн хямрал гэхээс илүү хүний эрхийн хямралыг одоо анхаарах цаг болжээ гэдгийг онцлсан байгаа шүү дээ. За тэгэхээр одоо энэ үүний хүрээнд эрхээ эдлийн аяныг эхлүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр эрхээ эдлийн аяны хүрээнд одоо ямар ажлуудыг төлөвлөсөн байгаа юм бэ? Цар тахлын үед одоо хүний эрхийн ямар асуудлууд маш хурцаар хөндөгдөж тавигдж байгаа та энэ талаар хэлээч. За юуны өмнө танад телевизийн хамт олонд баярлалаа. Бидний манай хуулийн фирмийн хэрэгжүүлж байгаа нийтийн эрх ашигын өмгөөллийн 2 төслийг олон нийтэд ингэж ярьж таниулах боломж олгож байгаа. За манай хуулийн фирмийн хувьд бол мэдээллийн технологийн компаниудад зөвлөгөө өгж ажиллах үндсэн чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнийхээ хажуугаар хууль зүйн судалгааны ажлыг нэлээд түлхүү хийдэг. Тэгэхээр Монголд одоо бодлогын судалгааг дэмждэг төрийн бас байгууллага болох нээлттэй нэгэн форумын одоо тэтгэлэгтэй юм өмгөөлийн хөтөлбөрөөр зарлагдсан. Энд бол бид нар төрийн ил тод байдал хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг сайжруулах, энэ чиглэлд зарлагдсан төсөлд бол мэдээлэл хаах, хүлээн авах эрхийг одоо төрийн байгууллагын ил тод байдал хариуцлагыг сайжруулах замаар хангая гэдэг ийм төсөл бичээд үүнийгөө бол ер нь яг энэ ковидын үеийн шилэн дансны хөдлөлтийн хүрээнд авч үзэх ийм төсөл бичээд энэ дээр шалгараад одоо яг энэ шилэн дансны хөдлөлтийг ковид үед иргэдээс олон хандив тусламж хүлээж авсан Улсын онцгой комисс, нийслэлийн онцгой комисс, хөсүүд, эрүүл мэндийн яам гэдэг газруудын яг шилэн дансны хөдлөлтийн жишээнээр явж байгаа. Хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоог бүрдүүлэх энэ хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт бид нар ковид-19 цар тахлын улмаас иргэнд учирсан төрийн байгууллагын шийдвэрээр иргэнд учирсан хохирол түүнийг одоо барагдуулах ийм төслийг санаачилж бичсэн. За тэгэхээр энэ 2 төслийн өөрийнх нь нийтлэг шинж нь яг ковидын үеийн хүний эрхийн зөрчил гэдэг нийтлэг шинжтэй учраас бид нар нөлөөллийн өмгөөллийн гол одоо ажил болох нөлөөллийн ажлынхаа нэг хэсгийг эрхийн эдлийн аян байхаар одоо аяныг өрнүүлж байгаа. Энэ одоо эрхийн эдлийн аяны гол санаа нь бол ерөөсөө энэ нийт эрх ашигыг хамгаалах өмгөөл гэдэг юм маань олон нийтэд эрхийг мэдүүлж, таниулж, олон нийтийг татаж, оролцуулж, тэдгээрийн дэмжлэгтэй одоо яг ингээд нийгэмд одоо ингээд угшраад засагдахгүй болцсон байгаа тэр ойлголтуудыг засах эцэст нь одоо шүүхээр тухайн асуудлаа шийдвэрлэх ийм зорилготой болохоор яг энэ нийт рүү чиглэсэн юм аяныг хэрэгжүүлж байгаа. Ганцхан Монгол төдийгүй одоо дэлхийн нийт ч гэсэн одоо яг цар тахлын үед хүний эрх зөрчигдөж байгаа маш олон жишээнүүд хэвлэл мэдээллийн үзүүлэлтүүд одоо захин хуудасаар яваад байна л да. Тэгэхээр Монгол улсын хувьд бол одоо ямар одоо онцгойлсон одоо тий хэлэхэд тохиолдлууд байгаа вэ? Тэгэхээр яг энэ ковидын үед авч хэрэгжүүлж байгаа одоо бүх шатны арга хэмжээнүүдэд уялдаа холбоогүй байна, судалгаагүй байна, хэрэгжүүлэх боломжгүй байна гэж одоо ойлгомжгүй байна гэдэг байдлаар иргэдийн дунд маш үл ойлголцол үүсээд иргэд цагдаагийн хооронд зөндөө асуудлуудыг үүсчихсэнийг бол бүгдээрээ мэдж байгаа тий. Тэгэхээр энэ бүх шийдвэрүүдийг одоо юу гэдэг хүний эрхийг зөрчөөд байна гэдэг шууд өгнөх боломжгүй. Яг хүний эрхийг тухайн одоо захиргааны байгууллагын гаргасан шийдвэр тухайлбал одоо онцгой комиссийн улсын онцгой комиссийн гаргасан шийдвэр хүний эрх зөрчсөн юм уу гүн үү гэдгийг өөр нь бол эцлэн тогтоох газар нь өөрөө шүүх. Тэгвэл одоо нийтийн дунд ийм шингээ шүүмжүүд өрнөд айгүй олон тохиолдлууд яригдсан. Манай төслүүдийн хүрээнд бол эдгээрээс зөвхөн 2 тохиолдлыг авч үзэж байгаа. За тэгэхээр эхний тохиолдол нь бол тусгаарлан ажиллах хоногийн хугацааг улсын онцгой комиссаас тогтоосон гадаадаас их орондоо ирж байгаа хүмүүсийг тусгай байранд болоод гэрт нь тусгаарлаж ажилласан. За үүнтэй холбоотой 6 удаагийн шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол хамгийн анх Монгол дотоодын тохиолдолд нэг илэрхэд 14 дээр нэмэх нь 14-гээ 28 хоног тусгаарлаж байсан бол түүний дараа дотоодын тохиолдол тухайлбал одоо 3 сарын 26-ны үед 11 болоход 35 хоногийн тусгаарлалт байсан. Тэр тусгаарлалт болгоны цаана нөгөө иргэдээс гарч байгаа зардал, мөнгө, бусад нөгөө ажил юугаа алдж байгаа энэ асуудлууд ингээ байгаа. Гэтэл одоо нөгөө нэг асуудлаар энэ олон шийдвэр гаргаж байхад яг аль нь үндэслэлтэй юм бэ гэдэгт тухайн шийдвэрийг гаргаж байгаа төрийн байгууллага өөрөө хууль зүйн бөгөөд шинжилгээ ухааны үндэслэлтэй хариу өгөх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр яг одоо энэ бидний одоо энэ ковидын үед иргэнд учирсан хохирлыг барагдуулна гэж байгаа энэ нэг кейс дээр бол манай хуулийн фирмийн өмгөөлөгч одоо Орос улбаны улсаас ирээд 35 хоног тусгаарлагдаад ажилдаа орсон ийм тохиолдол байгаа. Яг энэ кейс дээр бид нар
Энэ яг аль хоног тогтоосон шийдвэр нь одоо яагаад 7 дээр нэмэхэд 4 болцсон явж байгаа юм бэ? Тэ? Яагаад өнөөдөр нөгөө нас баралт дотоодын тохиолдол ийм их болсон үед 7 дээр нэмэхэд 4 буюу нийт 11 хоног тусгаарлаж ажиллаж болж байгаа юм бол дотоодын тохиолдол нэг байхад яагаад 35 хоног тусгаарлаж ажиллаад байсан юм бэ? Гэдэг дээр бол Улсын онцгой комисс өнөөдөр хүртэл шинжилгээ ухааны бөгөөд хууль зүйн үзэлтэй тайлбар өгөөгүй. Үүнийг одоо хүний эрхийн үндэсний комиссийн 20 дахь хэлтгэлд одоо удаа дараа тайлбар олон нийтэд хийхийг ингээд шаардаж мэдээлэл хүргүүлсэн боловч мэдээлэл хийгээгүй гэдэг байдлаар дурдсан байдаг. Тэгээ яг тухайлаад одоо энэ ковидын үед гарсан олон одоо хүний эрхийн зөрчлүүдийн талаар одоо хүний эрхийн үндэсний комиссийн 20 дахь хэлтгэлд бол маш олон тохиолдлыг, кейсийг одоо бидний тухайн үедээ ингээд сонсоод зочирдож хүлээж аваад нийтээрээ ингээд яриад мартчихсан байгаа кейсүүдийг ч юм уу те бүгдийг одоо нэгтгээд өөрсдийнхөө одоо хяналт шалгалт асуудал авсан хүрээндээ нэгтгээд тайлан дээр бол гаргачихсан байгаа. Тэгэхээр манай төслийн хувьд бол нэг нэм тусгаарлалт байгаа кейс гэх юм бол. Мөн одоо ковид цар тахлын үед хувь хүн албан байгууллага болон гаднаас ч гэсэн маш их тусламжтай ирсэн шүү дээ. Тэр нь одоо бол одоо юун зарцуулагдсан юм балархаа байдаг. За үүнийг бас зөрчил гэж үзэж байгаа маань яг хүний эрхийн зөрчил гэвэл одоо яг хууль тэгэхээр мэдээл ковидын үеийн хандив тусламжийн шилэн дансны хөтлөлт гэж байгаа яг нэг төслийн маань одоо яг нэршлэн бол. Тэгээ энэ яагаад одоо шилэн данс одоо хөтлсөн хөтлөөг нь яагаад хүний эрх зөрчиж байгаа юм бэ гэж тий. За тэгэх юм бол одоо юу гэхээр Монгол улсын иргэн бүр одоо төрийн үйл ажиллагааны одоо нууцад тооцохоос бусад мэдээллийг бол ирж хайх, хүлээн авах эрхтэй. Одоо мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн тухай ингээ хуулиар бол ийм эрхтэй байдаг. Нөгөө талаасаа энэ иргэдийн энэ эрхийг хангах хүрээнд төрийн байгууллага яадаг гэхээр жишээлбэл одоо мэдээлэл хайх, хүлээн авах энэ хуулийн дээр 14 хоног тутам одоо яг албан ёсны сайтын мэдээллийг шинжлэх үүрэг хүлээсэн байдаг 14 хоног тутам. За тэгэнгүүтээ одоо тухайн мэдээлэлд нь өөрчлөлт орсон бол 3 хоногийн дотор тэрийг одоо жишээлбэл сайтн дээрээ засаж нийтлэх нь шүү дээ тий. Гэх мэтчлэн хуулийн залтууд бол байдаг. Гэтэл одоо амьдрал дээр юу гэдэг ялангуяа сэтгүүлч та бүхэн ингээ мэдээлэл хайж хахад сүүлийн 1-2 жил сайтанда шинэ мэдээлэл оруулаагүй төрийн байгууллагууд байж байгаа тий. Тэр чинь яагаад тийм байгаад байгаа юм бэ гэдэг ингээ өнгөрөх биш. Тэр нөгөө иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахын тулд төрийн байгууллагыг сайтаа албан ёсны сайтаа хөтөл тэ мэдээлэлээ ингэж шинжлэх хоногийн цагаад үүргэжүүлж байгаа байхгүй. Төрийн байгууллага тэр үүргийг хэрэгжүүлэхгүй бол нөгөө талд нь мэдээлэл хайх, хүлээн авах эрх маань зөрчигднө гэсэн үг. За яг үүнтэй адилхан шилэн дансны тухай хууль байгаа. За тэгэхээр энэ өөрөө ковидын үеийн хандив тусламж гээд эрүүл мэндийн яам, хөсүүд, онцгой айлын ерхий газар, нийслэлийн онцгой айлын газар тэнгиж иргэд болоод хуулийн этгээдээс өгөөд байгаа хандив тусламж маань өөрөө төсвийн тухай хуулийн 6-гийн 3-ийн 4 зааснаар төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг болчихж байгаа. Тэгэхээр төсвийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа гэдэг утгаараа шилэн дансанд хөтлөнө. За мөнгөн хандив тусламж авсан бай, мөнгөн бас маск хүлээж авсан ч бай тэ хэдийг хүлээж авсан, хизээ хэдийг хаашаа өгсөн, яаж зарцуулаад одоо үлтгэл нь хэд байгаа гэдгээ яг хууль заасан хоног хугацааны дотор хөтлөх ёстой. За бид нар нөгөө энэ төслийг бичих хугацаанда болвол мэдээж энэ газруудын шилэн дасны хөтөлтийг шалгасан асуудал зөрчил байсан учраас энэ дээр одоо стратегийн өмгөөлөл буюу одоо нийт эрх шиг хамгаалах өмгөөл хийя гэдэг байдлаар төсөл бичиж нээлттэй нэгэн форумд өгөөд ингээд ажил хэрэг болоо явж байгаа юм байна. Тэгэхээр хууль буюу шүүхийн замаар эрхээ хангуулах арга замыг одоо иргэд төдийлөн мэддгүү энэ одоо мэдээллийг үзээд бас юм боломжтой юм байна гэж мэдчихэж байгаа бах. За тэгэхээр нөгөө талаас иргэд өөрийнхөө эрхийг хангуулахын тулд одоо юу хийж болох юм бэ? Яг энэ ковидын үед бол одоо урт нэртэй одоо ковидын хууль гэж нэрлэдэг байгаа хууль дээр альва одоо ковидын нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд төрийн байгууллага албан тушаалаас гаргасан шийдвэрүүдийг одоо эрхээ зөрчиж гэнэ гэж үзээд эсвэл миний эрх зөрчиглөө гэж үзэх юм бол хүний эрхийн үндэсний комиссд гомдол гаргах тийм журмыг энэ яг энэ үед үйлчилж байгаа хуулиар нь өөрөө журмалцсан. Тэгэхээр одоо ердийн тохиолдолд бол тухайн одоо байгууллагуудад нь өөрт нь гомдол гаргадаг, дээд чатны байгууллагууд нь гомдол гаргаж ээж шүүхэд хандах эрх нь нэгддэг бол яг энэ ковидын үед бол энэ эрхийн зөрчлийн асуудлуудаар хүний эрхийн үндэсний комиссд гомдлоо гаргаж хариу авах тий. Тэгээд тэр өгсөн хариутай санал нийлэхгүй байх юм бол шүүхэд хандах ийм арга механизмууд бол байгаа. Тэгэхээр яг үүний төлөө нэг жишг болгож кейс дээр ажиллаж харуулж ийм боломж байгаа шүү гэдгийг мэдүүлж таниулах гад ажиллаж байгаа манай багийн ажилтай хамт байгаад одоо энэ нөлөөллийн ажлуудын нэг хэсэг болоод бид нартай ингээм хамтраад явах боломж бас энэ асуудлыг сонирхож байгаа шүүмжлэлтэй хандж байгаа иргэдэд бол нээлттэй байгаа.
За баярлалаа. Тэгэхээр манай студид урилга маань хүлээж авч ирж оролцсон танд баярлалаа. Одоо хүмүүс төдийл мэддгүй байсан одоо эрхэн зөрчигдөд байгаа юм дээр эрхэн зөрчигдсөн юм байна. Ингэж болох юм байна гэдэг тодорхой мэдээллийг авсан баг. За баярлалаа. За үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодруулах булангаараа үргэлжлэн хүрлээ. За энэ удаагийн тодруулгын зочноор Fidelidus Partners хуулийн фирмийн захирал өмгөөлөгч Наран Цэцэг оролцлоо.